Барилгын талах хэмээн нэрлэгддэг цемент нь зам гүүр, дид бүтэц, барилгын салбарын суурь материалуудын нэг. Тухайлбал эртний грек-ромын иргэд байгалийн гаралтай шохой, галтуулын үнс, ис, жижиг чулуу зэрэг материалыг ашиглан анхны төрлийн цементийг гарган авч түүхэн дурсгал байгууламжуудаа босгож байжээ. Харин Монгол улсад цементийн үйлдвэрлэл 20 дугаар зууны дунд үеэс эхэлсэн түүхтэй. Цементийг шохон чулуу, шавар, төмрийн хүдэр, илс, үнс ашиглан боловсруулж иржээ. Монгол улс жилд дунджаар 2-оос 2.5 сая тонн цементийг хэрэглэдэг. Энэ хэрэгцээг дотоодын 7 үйлдвэр бүрэн хангах чадaltaй бөгөөд тэдгээрийн нэг нь 2015 онд үүсгэн байгуулагдсан Мон Цемент Билдинг Материалс компани. Тус үйлдвэр нь байгаль орчин дээлтэй эко үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлж, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан жилдээ 1 сая тонн цемент болон клинкерийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Монгол үйлдвэрлэлийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Мон Цемент Билдинг Материалс компанийг онцолж байна. За сайн байна уу, өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу, өдрийн мэнд хүргэе. Анх нөгөө үйлдвэрийн нээлтэн дээр ирж исэн, шууд дамжуулж исэн үеэ санджиллаа. 10 жил өнгөрсөн байна. Ер нь яг энэ хугацаанд ямар хуу үн цэнийг бүтээж чадсан гэж үзэж байна. 10 жилийн хавийг тэмдэглэж байгаа хамт олон маань эргээд дүгнэхэд Монгол улсдаа одоо нийт 5 сая тонн цемент үйлдвэрлэсэн байна. Тэр хэмжээгээр бол гадагшаа урсгах байсан валютын хэмжээг бууруулсан байна. За манай хамгийн чухал зүйл бол анхнаасаа байгаль орчин дээлтэй технологийн шийдлэгийг шууд авч хэрэгжүүлсэн. Дэлхийн одоо хөгжилтэй мөр зэрэгцээд энэ үйлдвэрлэлд хамгийн сүүлийн үеийн технологи одоо юу вэ гэдгийг маш сайн судалж байгаа. Тэр нь бол мэдээж байгаль орчин дээлтэй хамгийн одоо ус хэмнэлттэй тий хураа арган юм үйлдвэрлэлийн технологиг авч хэрэгжүүлсэн. Цемент үйлдвэрлэлийн процессоос гарсан хаягдл халуун хийг бид нар эрчим хүч болгож хувиргаад энэ нь манай үйлдвэрлэлийн 40% эрчим хүчийг одоо хангаж явснаар ингээд харахад бид нар бол 100 сая киловатт цаг эрчим хүч үйлдвэрлээд энэ нь бол одоо хүлэмжийн хийг 80,000 тонноор бууруулж одоо өөрөөр хэлбэл 4 сая мод тарьсантай тэнцгээр ийм хэмжээний одоо үр бүтээлтэй ажилласан байна. Үндсэндээ бол бид нар аль болохоор яаж байгаль орчин дээлтэй байсан, орон нутгийн хөгжилд бид нар яаж хувь нэмэр оруулсан. Мөн одоо Монгол улсын түвшинд инженер технологийн ажилчдынхаа мэдлэг боловсролыг яаж дээшлүүлсэн, улсын төсөвт бүрдүүлсэн татварын хэмжээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид нар 100 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. За мөн хөглөн банкны зээлийг зөвхөн ханшийн эрсдэлд бид нар 80-аас 100 тэрбум төгрөгийн ханшийн зөрүү төлсөн ийм одоо төсөл байлаа гэж дүгнэхээр байна. Таны бодлоор Мон Цементийн хамгийн том давуу тал, хамгийн онцгой юм нь магадгүй хүмүүс нэг сайн мэдгүй өөр зүйл ингэж боддог байтал таны бодлоор би яг ийм л байлгамаар байна гэж хүсдэг тэр зүйл чи юу вэ? Доктортой хөгжил хаана байна? Тэр бодлогыг л одоо анхнаас нь нэвтрүүлчихвэл тэр нь одоо ингээд технологитой шингэсэн, боловсон хүчин бүрдүүлж байгаа хамт олонд нь шингэсэн, алсын хараанд нь шингэсэн ийм байдалтай удирдлагын одоо тэрийг өдөр тутамд ингэж байнга сануулж авдаг доктортой хөгжлийн чиглэлээр бол илүү бизнесмен цаашд одоо ингээд саад бэрхшээл багтай. Тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт доктортой ингэж явах юм бол ирээдүйдээ хөл нийлэх юм болоо гэж хараад байгаа. Үр дүнд нь бид нар бол ингээд орон нутгатаа 100% хамтарч ажиллаад сургууль цэцэрлэг юу байдгийг нийгмийн бүх үйлчлэгийг үйлдвэрийн ашиг орлогоос ингэж хамтарч хүртдэг. Тэгээд тэр хэмжээгээр одоо ингэж ажилчид маань тэндээ одоо ингэж олон жил амьдрахтаа happy тий ямар ч асуудалгүй тэгээ өөр хүмүүсд нь тэнд сурдаг, гэр бүлийн бүх гишүүд нь орлоготой, ажилтай, амьдралтай. За тэгээд мэдээж бизнесийн үр ашиг мэдээж доктортой байх ёстой. Тэр хэмжээнд бид нар бас ингэж чанараараа ирээдүйд илүү одоо цойлох болов гэж найдаж байна. За ногоон цементийн хүрээнд бид нэр одоо ингээд бүтээн байгуулалтын онцлогоос шалтгаалж одоо хамгийн байгаль орчинд ээлтэй одоо тийм шийдлүүд нь ямар ах вэ? Цементийг бид нэр өнөөдөр орт найлгыг харах юм бол одоо гадаад жишээлбэл маш хэмжээний цацраг хэвтэгт бодис татвар нь ингээд ордог гэдэг. Тэгэхээр цацраг хэвтэгт бодис хит их хэрэглүүл бас тэр байгаль орчинд гэсэн тэр байрлал дотор ажиллаж амьдарч байгаа хүүхдүүд цэцэрлэг байвал тэр хүүхдүүдийн одоо ингээд эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ? Тэгэхээр энэ барилгын материалын орц найрлагт бид нэр анхаарлаа хандуулах маш чухал. Ямар ч эрүүл мэндэд хор нөлөөгүй байх тийм одоо технологи нэвтрүүлэх ёстой. Нөгөөдлөөр үйлдвэрлэл дээрээ бид нэр одоо ингээд аль болохоор яаж AI нэвтрүүлсэн тэр стандартыг тогтмол хангах уу гэдэг одоо үйлдвэрлэлийн процессыг бид нэр автоматжуулах цаашаа. Тэрийг одоо ингээд заавал ингээд доголдолтой биш тийм ээ. Өнөөдөр манай хамгийн гол нь одоо чанартай цементийг ямар ч одоо доголдолгүйгээр тогтмол нийлүүлэлттэй
тогтмол чанартай байх уу гэдэг дээр анхаарч ирсэн. Энэ бол үйлдвэрлэл эхэлж байгаа хүмүүсийн одоо хамгийн том зорилго гэхүү дээ. Танах AI-г үйлдвэрлэлийнхээ яг аль хэсэгт нь яаж ашиглана гэсэн үг вэ? The AI will help us, AI бидэнд олон давтамжтай ажлуудыг хийхэд туслана. Удирдлагын төвд маань 4 хүн ажиллаж байгаа. Тэд температур, даралт гэх мэт бүх мэдээллийг хянаж байдаг. Маш төвөгтэй ажил шүү дээ. Харин хэмэл оюуны хувьд мэдрэгч нь ажиллаад эрчим хүч тасрахгүй л бол ядарна гэж байхгүй ажиллаж л байна. Энэ нь хүний үүрэг оролцоог өөрчлөхгүй. Хэмэл оюун нөхцөл байдлын шинжилгээ хийж шийдлийг санал болгоно. Харин эцсийн шийдвэрийг нь хяналтын оператор гаргана. Энэ бол нэг жишээ. Өөр нэг жишээ хэлье. Цементийн төрлийн бүтээгдэхүүнийг бат бэхээр нь хэмждэг. Сарын дараа, 3 сарын дараа, жилийн дараа ямар байна гэдгийг хэмждэг. Тэгвэл AI ашиглаад цементийн бат бэхийг нь тэр дор нь хэмжиж болно. Өнгөрсөн 10 жилийн дата энд байгаа шүү дээ. Тэр байтугай 100 жилийн өмнөх датаач хэмэл оюунд байгаа. Тодорхой үр дүнд хүрэхийн тулд ямар өөрчлөлт хийхийг тооцоолно. Үүнийг тэр доор нь хийж туршиж мэдэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр энэ хэсэгт AI хувь нэмрээ оруулна. Иймэрхүү байдлаар манай үйл ажиллагаа илүү өөр ашигтай, бүтээмжтэй болгож чадна. Ажилтнуудынхаа төлөө хийсэн зүйл нь магадгүй зарим компани одоо цөөхөн мод тариад тэрийг нийгмийн хариуцлага гэж ярьдаг бол Монцемтийн хувьд арай өөр түвшинд байх шиг харагдчихсан. Энэ хизэнээс эхэлсэн бэ? Ер нь ямар хөө хэмжээний хөрөнгө оруулалтыг, ямар хөө хэмжээний зориултыг гэдэг юм уу шинэ оруулчихсан байгуул. Цаашдын хитийн зорилго бол ерөөсөө дараагийн эрдэнэт юм уу, дараагийн дархан юм уу те хот суурьшлыг суурин газрыг ингээд бий болгочоо гэд одоо өргөн суманд анханасаа бид нар орон сууц байгуулчаа. Ингээд бид нар одоо хамт олондоо гэр бүлээр нь аятаа тухтай орчинд амьдрах цаашлаад өргөн сумыг одоо хөгжүүлэх юм community болгох үндэс суурийг нь тавья гэдэг зорилгоор одоо манайх чинь 3 блок орон сууцтай. За энэ нь баг нийлээд баг 200 гаруй айлын орон сууцд бол барьж байгуулсан. 100 төгтөд байна. Тэгээд эдгээр зориулсан бас өдрөмжүүлэх тий тоглоомын талбай. За тэгээд янз янзын сургалтын хөтөлбөрөөр зохион байгуулах гээд ганцхан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх хажуугаар давхар ингээд нийгмийн асуудлуудыг давхар одоо шийдэж явах хэрэгцээ шаардлага бол байнгын гарч идэг. Тэгээд цаашлаад энэ үйлдвэр чинь одоо 100 жилэл байх үйлдвэр тий. Тэгэхээр ингээд Монгол улсад хэрэгтэй учраас бид нар боловсон хүчнээс давхар бэлдэж авах юм л үүрэгтэй болчиход байгаа л да ерөн сүлээ тийм. Монцемт компанийн хувьд ямархуу зорилготой байгаа. Мэдээж бид нар Монпалмет гэдэг ингээ группээр нь харах хэрэгтэй байх. Гэхдээ Монцемт маань 10 жил болчихлоо тий. Ямар чиглэлд ямархуу зорилго тавиад ажиллаж байгаа талаараа бас сонирхолтой. Дэлхийн нийтийн чиглэл бол нөгөө хүлэмжийг бууруулах чиглэл рүү нэлээд анхаарч байгаа. Тэгээд CO2-гийн эмишнийг бууруулах тий. Дээр нь green cement гэдэг одоо ногоон цемент гэж ярьж байгаа. Энэ бол ерөөсөө хүлэмжийнхий байгаль орчинд хаягдах энэ NOx, SOx гэх тий. Энэ бүхнийг огцон бууруулах энэ шийдэл рүү дээр нь хэмэл оюун ухаан өнөөдөр ямар түвшинд байгаа лээ. Энийг үйлдвэрлэлийн салбарт яаж нэвтрүүлж болж байгаа. Сайн туршлага нь хаана вэ гэдгийг үйлдвэрлэлтийн AI-ыг яаж нэвтрүүлэх юм, нэвтрүүлснээрээ ямар зардал хэмнэж болох юм, өвтөг маань яаж буурах юм те. Дээр нь green cement руу чиглэхийн тулд waste heat recovery гэдэг одоо манай биднээс Монголд анх удаа хаягдл халуунаас эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Нөгөө талаараа хүлэмжийг ингээд асар сайн бууруулахад дөрвтэй арга хэмжээг бол авч өгдөг. Тэгээд давхар энэ дээр бид нэр сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг судлаад одоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Салбарын хөгжлөө харуул за барилгажил нэлээд их явагдлаа. Гэхдээ хэрэглэгчдийн худалдаа авах чадвартай харьцуулаад үзэх юм бол бас тийм сайн биш байна гэх мэт юмнууд яригдчихлаа л да. Одоо ч гэсэндээ ер нь барилгын үн бол буурахгүй үйл хөдлөх одоо хөрөнгөний салбар маань нэлээд одоо өсөлттэй байгаад байгаа. Танад бол шууд л мэдрэгдэж байгаа ах. Яг хэрэглэгч талаас нь харилцагч талаасаа харах юм бол ямархуу одоо салбар руу илүү танай бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Одоо барилгачин барихтаа каркас нь арматураар босч байгаа. Манай Монгол улс арматур дотооддоо үйлдвэрлэдэггүй. Оросоос болон Хятадаас импортоор авч ирж байгаа. За тэгээд тэр чин валютын ханчнаасаас болоод үн нь бол байнгын өсөлттэй буралттай. Бүр тоон нь 3.2 сая хүрчээсэн тохиолдол байгаа. Нөгөө талдаа бетон байгаа тий. Бетон ч одоо 40% эзэлнэ гэж ботход бетон дотор нь цементийн эзэлж байгаа хувь маш бага байхгүй. Цементийн үн
10% өслөө гэж бодоход барилгад эзэлж байгаа барилгын материалын зардлын өсөлт 1% байна гэдэг судалгаасан байхгүй. Цементийн өнөсгөөр л одоо бүх юмны үн өсчөөд байна гэдэг энэ маш буруу ташаа ойлголтууд маш их байдаг. Цементийг бүх одоо орц найрланд орж байгаа түүхийдүүдийг бид нар дотоод тосоо татж авдаг. Түүхий дотроос нэг ч одоо түүхийдийг бид нар импортоос авдаггүй. За манайх чинь маш хурдан шин юм санаачлаа тэрэн дээр хурдан тасан зохицдог учраас өөдрөг байх гэж хичээж байгаа. Яа салбарт нь байгаа сэтгүүлэн салбараа бас харахад ч гэсэндээ хөгжиж байгаа орны асуудлуудаа даван туулаад явж байгаа юм шиг л харагдаж байна. Бидний хувьд ч гэсэн яагаад ингэж үйлдвэрлэл эрхлээ те одоо маш олон сорилт бэрхшээлийг ингээд даван туулаад ингээд явж байгаагийн зорилго юу юм бэ гэхээр Монгол хүн их орондоо бид нэр сайхан амьдарч чадна шүү дээ л гэдэг л ерөөсө харуулах зорилготой. Тэгээд ажилчид маань ч гэсэн хамт олон маань ч гэсэн яг энийг бас аюулсаа ойлгосон байдаг. Одоо гадагшаа авч ажиллах ч юм уу тийм бодолтой Монцементла байхгүй. Би бол тэгж боддог. За Улаанбаатар хотоос 500 км-ийн зайд байрлах Дорногой аймгийн Өргөн суманд яг одоо хүрэлцэж ирээд байна. Энд Монцемент компани маань хуран аргын цементийн үйлдвэр байрладаг. Одоо ороод үйл ажиллагаатай танилццгаая. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж ирсэн. Шат амжилтуудаа товчхон танилцуулаад өгөөч. Яг ямар шат амжилтгаар цемент бий болдго юм бэ? За манайх уурхаагаас үндсэн түүхийд болох шохоончл байгаа. Нэмэлт шаварлаг түүхийд авж байгаа. За энэхүү уурхаа маань 1.8 км. Эндээс зөөгдөж ирсэн түүхийдээ бутлаад за яг энэ бага агуулгатаа жигдрүүлээд за үргэлжлүүлээд маш нарийн унтаг болж тэрэмдээ. За энийг урьдчилан халаах бүхий эргэг зууханд хатаагаад, халаагаад, шитаагаад за одоо байгалийн гаралтай эрдэс чулуулгийг дулааны химийн үйлчлэлийн нөлөөгөөр шинэ чулуунцраг их хиймэл чулуу болгож хуураж байгаа барьцалдуулах шин чанартай. За энэ чулуунцраа эцэслэн гүйцэн боловсруулад одоо хэрэглэгчдээр маань олон төрлийн цемент маань очиж байгаа. Яг одоо зогсож байгаа энэ хэсэг маань шинэ бүтээн байгуулах шиг байна те. Ямар шат амжилтлага вэ? За энэ маань шохоон чулууг хүлээж авч бутал жигдрүүлдэг дугуй агуулгах гэсэн хэсэг байна. Ер нь агуулгах маань тууш дугуй гэсэн хоёр төрлөл байдаг л та. Дугуй агуулгахын давуу тал бол тасралтгүй байдгаараа илүү чанарт одоо эрэг нөлөө үзүүлдэг давуу талтай. Одоо хоёулаа энэ төмөр замын хажууд ирсэн байж шүү дээ. Ямар өчтэй хэлээ мэдгүй хүмүүс тайлбарлаад өгөөч. За манайх 3.4 км нийт урттай төмөр замтай. За энэхүү төмөр замаар бол хэрэглэгчтэй цемент 24 цагаар тасралтгүй өгж байна. Ажилтыг хийж байна. Манай үйлдвэр бол тохирлын гişлэгээр баталгаажуулсан нийт 8 төрлийн цементийг хэрэглэгчтэй шууд дийлүүлж байна. Хамгийн өргөн хэрэглэгддэг нь бол мэдээж эрдэс нэмэлттэй порталан цемент байгаа. Зам талбайд ашиглах 32.5 цементийг бол бас анхлан үйлдвэрлэж зах зээл нэвтрүүлсэн байдаг. 42.5 тусгай зориултын цемент нийлүүлж байна. Цем 1 төрлийн, цем 2 төрлийн цементүүд нийлүүлж байна. Цементийн чанар хэлбэлцснээс болоод барилгын одоо нөө бетон зурмагт ч юм уу асуудал гараад байна гэдэг юмнууд сонсогддог л доо. Чанараа хангуулах нь их чухал байгаа. Таны хэлж байгаа яг зөв. Цементийн чанар гэдэг бол гол нь доктортой байдал. За цементийг бид бүхэн чанарыг доктортой байлгахын тулд үйлдвэрт одоо түүхийдийг хүлээж авахаас эхлүүлээд үйлдвэрийн шат дамжлага бүрдээр бол чанарын хяналтыг хийж гүйцэтгэдэг байгаа. Энэхүү үйл ажиллагаагаа бол чанар стандартыг бүрэн хангахын тулд бид ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоо үйлдвэрийн стандартыг бол
үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлсэн байдаг. Ингэснээрээ болоод бид бүхэн чанарын ямар нэгэн хэлбэлзэл доголдол гарахаас өөрчлөлтөнд сэргийлж явж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ шууд эндээсээ ингээд ачдаг шүү дээ. Задгай ачих хэсэг гэж энэ одоо төмөр замынхаа талаар яриад өгөөч. За өнөөдрийн байдлаар бол 60 хоппер байгаа, 80 одоо пол байгаа бол манай өөр эзэмшил. Үйлдвэрлээд шууд Улаанбаатар руу очиж байгаа гэсэн үг. Шууд үйлдвэрлээд Улаанбаатар руу яваа. Танай Улаанбаатар төвлөр дээр анх удаа ирж байна. Хэдэн онд байгуулагдсан бэ? Манай энэ төвлөр маань болохоор хэрэглэгчтэй төргөн шуурга ойртохын тулд үйлдвэрлэл болон тээвэр логистикийн төвийг эндээ байгуулсан юм байна. Тэгээ бид нар энд үйл ажиллагаагаа 2018 оны 4 сараас эхлээд яг жигд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тэгэхээр энэ чинь үйлдвэрлэлийн хэмжээ нь одоо хүчин чадлаар нь яривал ямар гэсэн үг вэ? Нийт Монцентийнхаа үйлдвэрийнхаа гадагшаа бүтээгдэхүүн гаргалтынхаа 80% бол харилцаа эндээс хангадаг байгаа. За манай хүчин чадал маань цагт 120 тонн, хоногтоо нэг 2800-аас 3000 тонныг зах зээл рүү нийлүүлдэг. Одоо энэ үйлдвэр чинь ямар бүтцтэй байна вэ? Энэ хэсэг болохоор ачлалтын хэсэг гэхээр төсөглийн дамжлага нөх шиг байна тий? Бооноос ирсэн түүхийдийг агуулгатаа хүлээж аваад агуулгаасаа бид нэр тэрэмдсэн бэлэн бүтээгдэхүүнээ силос гэдэг агуулгад хадгална. Энэ үү? Бэлэн бүтээгдэхүүний тэр агуулгад хадгалсан. Энэ агуулгаасаа түгэлт рүү гаргана. 50 кг-ийн савлгаатай, 25 кг-ийн савлгаатай задгайгаар 1.5 тонны бийг уутанд гаргадаг. Улаанбаатарт байгаагийн давуу тал их байгаа шүү дээ. Борлуулалтын өөр ямар боломжуудыг танд бий болгож байна? Бид цемент үйлдвэрлэлийн салбартаа анхлан онлайн захиалгын систем нэвтрүүлсэн байгаа. Энэ захиалгын систем маань захиалгын процессыг илүү хялбар түргэн шуурга болгож байгаа юм уу? 24 цагаар тасралтгүй хэдэн цагт ч юм уу захиалга өгч болж байгаа. Мөн захиалсан цементээ тракинг хийж болдог яндаг байгаа. Цахим систем гэхээр яана гэсэн үг үү? Хувь аж ахуй нэгж ямар ч хэрэглэгч бай. Бүгд төлбөр сатаасан системээ аппликейшн дамжуулаад захиалга хийгээд 5 тонноос дээш захиалган дээр бид нар хүргэлттэй үйлчилгээтэй байгаа. Тэгэхээр эн чинь баг ороод шууд цементээ захиалаад хөргүүлээд авч байгаа гэсэн үг. Маш хэлбэр болчихж байгаа гэсэн. Монцементийн үйлдвэрийг анх ашиглалтанд орж байгаа үеийн санаад байна л да. WHR-ыг анх нэвтрүүлсэн гэж ярьжсэн. WHR гэдгийг чинь одоо яг юу гэж ойлгол зүг юм бэ? WHR гэдэг чинь ерөнхийдөө энгийнээр ингээд тайлбарлах юм бол одоо Монгол эсхий гэргээ байлаа гэж бодъё л да тийм ээ. Тэнд 100 тавиад дээр нь хоол хийгээд гэрээд удацуулж байгаа шүү дээ. Тэнгуут тэр яндангаар гарч байгаа тэр халуун агаарыг дахиж боловсруулад гэрийнхэн эрчим хүчийг хангаж ийн гэдэг төсөөлтөө. Яг л ийм л систем. Цемент үйлдвэрлэлийн процесс дээр чинь нэг 1400-аас 1500 Цельсийн дулаан ялгарч байгаа байхгүй. Тэр дулааныг агаарт ингээд шууд хаягахгүйгээр ахиж боловсруулад эрчим хүч үйлдвэрлээд тэгээд нийт хэрэглээнийхээ нэг 30-аас 40%-ийг хангачиж байгаа. 10 жилийн хугацаанд WHR ашигласан шүү дээ. Хэр хэмжээний эрчим хүчийг хэмцэн байгаа гэж тооцсон бай. 2024 он гэхэд манай эрчим хүчний одоо үйлдвэрлэл маань 100 сая киловатт эрчим хүч үйлдвэрсэн байна. Одоо аймгийн төвийн одоо энэ цахилгааны хэрэглээ байлаа гэж бодвол энэтэй ингээд харьцуулах юм бол нэг аймгийн төвийг 3 жил тасралтгүй эрчим хүчээр хангах ийм хэмжээний эрчим хүч байгаа. За 2025 онд бид нар 100 мянган тонн одоо хүлэмжийн хялгарлыг бууруулсан амжилттайгаар одоо ийм үйл ажиллагаа явуулж байна. За 100 мянган тонн хүлэмжийн хялгарл гэдэг нь одоо 4 сая мод бүтэн жилийн турш одоо боловсруулах ийм хэмжээний хүлэмжийг хялгарлыг бууруулсан байна. Дээрээс нь жил болгон энэ ажилчдаа зориулсан одоо эрчим хүчээ хэмнэх нь одоо байгаль их дэлхийд оруулж байгаа том хувь нэмэр юм аа гэдэг хандлага дээр майндсет дээр нэгж тулгуурлаж сургалт орж хүмүүстэй дадлажуулж ойлголт өгж гэх мэтчлэн ийм арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлээд ингэ явж байгаа. Компанида ингээд ажиллаж байгаа яг энэ нутгийн одоо ард иргэдийн хувьд хэр их сэтгэл хангалуун юу юм бэ?
сургаалаа төгсөөч одоо манд цемент үйлдвэртэй анхнаас нь эхэлсэн гэсэн үг. Тэгээд сурсан мэдсэн мэрэгжлээрээ эх орондоо тэр тусмаа төрсөн нутагтаа ингээд томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцоод байж байгаа даа. Үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Бид нар одоо жишээ нь Дорноговын сайн шандын коллежтэй хамтын ажиллагаатай байдаг. Тэндээс төгссөн оюутнууд маань одоо үйлдвэрт ажиллаад тэгээд эннийхээ үндсэн дээрээс сумар нутгийн залуучууд бас тасралтгүй ажлын байраар хангалттай явждаг. Одоо энэ орон сууц шүү дээ тий. Монцемтээс яг ямар нөхцөлтэй ажилтнуудаа бас оруулдаг юм болоо сонь санагдлаа. Бид нар энд ажилд байгаа нөхцөлд энэ орон сууц маань үнэгүй зөвхөн хэрэглээнийхээ усны төлбөр гэдэг юм тий. Тэр үл одоо зах зээлийн үнэлгээгээр бол бага штэ. Тэр төлбөрөө төлөөд за дээрэс нь энд одоо сургуулаа төгсөөд ирж байгаа миний хувьд бол яг тийм жишээ. Их нартайгаа хоёулаа ажиллаа хийгээд хүүхдүүд маань өргөнийхөө сургууль цэцэрлэгтээ яваад орчин үед одоо зах зээлд ямар нөхцөл боломжоор хангах ёстой тэр зүйлүүд нь хангагдсан байдаг болохоор ер нь дээрээс нь одоо манай нийт ажилчдын 90% нь залуучууд байдаг. Энэ нь бас нөгөө талаасаа энэ орчин нөхцөлийг нь сайн хангаж өгсөн учраас ингэж байдаг хаа. Хамтд нь харах бас хамтд нь ярилцах боломж олсон маш их баяртай байна. Насаас эхлэлийг одоо оролцуулаад эрхэнтэй зүгээр натуралны юм зүйл байсан уу эсвэл та ингээд санал тавиад бодоол энэ процесс юу нь яг яаж явагдсан юм бэ? Одоо 1 сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэрийг ер нь бие баригээ барьчдгүй юм байлээ. Шийдвэрийг олон улсын түвшинд мэдээд очиод бид нар цементийн үйлдвэр байгуулахад туслаач. Хөрөг санхүү техник технологи одоо хамтарсан ажиллагаагаар биднэрт одоо энэ шинэ технологийн үйлдвэрийг Монголд барих гэсэн юм аа. Та бүхэн одоо хамтарч ажиллаач гэдэг хүсэлтийг тавихын тулд яг тэдний хэмжээнд сэтгэж чадах, тэдний хэмжээний боловсралтай Европ баярны оронд бэлтгэгдсэн ийм мэрэгчлэлтэй болсон хүчин байсан. Тэгээ хамгийн дөрөнд мэдээж мөнх насан л одоо байж байгаа манай компанийн хувьд бол Дэлхийн банкнд байсан шүү дээ. Тэгц чинь бас нэлээд карьертай ажил дээр ажиллаж байсан охин хурж ирээч. Бид нар одоо ингээд цементийн үйлдвэр Монгол улстай байгуулах гэдэг байна. Тэгээ одоо хурж ирж энийг одоо удирдах санхүүгийн харилцаа, олон улсын харилцаа энэ том одоо магнатуудтай ажиллахад одоо чи хэрэгтэй байна гэл тэгэл насаа маань чарна өстө шууд л одоо элэг зүрхээр л энд хүрээд ирсэн дээ. Тий. Юусе бодоогүй та эргэлцсэн үү? Яг тухайд би Дэлхийн банкны Вашингтон дэс дэх салбараас Улаанбаатар томилогдсон. Тухайд эдийн засгийн хямралын үед бас нөгөө нэлээд олон улсын байгууллагад нэгдээд эдийн засгийн хямрал дээр хамтарч ингэж нөгөө development loan policy гэдэг пакэж гаргаж авах үед нь эдийн засгийн тойм сар болгон гаргадаг тийм ажилтай байсан. Ерөнхийдөө макро эдийн засгийн дүн шинжилгээ хийгээд явж байгаа хүний хувьд ер нь энэ уул уурхай хэд хараат байдлаас бид нар гарах хамгийн чухал одоо алхам болвол яаж одоо нэмэн үртэг шингэсэн үйлдвэр Монголд өөрсдөө барьж одоо тэрүүгээрээ одоо эдийн засгаа төрөлжүүлэх вэ гэдэг дээр одоо бодлогын үед маш чухал алхам юм байна гэдгийг нөгөө талаас нь судалгаа талаас нь харчиж байгаа. Яг бодит салбар дээр ингээд оролцох ингээд бодит ингээд үр дүнтэй ажил хийгээд оролцох юм боломж бол манай компани дээр гарч ирсэн байгаа. Тухайд нь хамт олноороо одоо ингээд санаа сэтгэл шулуудаад хөрөнгө оруулалтаа босхыг үнэхээр сайн техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан байсан. Тухайд олон улсын хэмжээнд bankable болгож одоо ингэж бэлдсэн. Нэлээд олон улсын компаниуд техник эдийн засал дээр хамтарч оролцсон. Сэдвээр нь судалгааны мэргэжилтэй байсан учраас бас энэ тухайд бэлтгэх ажил дээр бас нэлээд хамт олонно зангидаж ажилласан л та. Тэр Монгол бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулахад одоо хамгийн хэрэгтэй байдаг зан чанар ч юм уу юу юм бэ? Бас л хатуу штэ гэж олон одоо үйлдвэрлэгчээс сонсоод бас хараад л явж байна л да. Өдөр тутмын үйл ажиллагааны одоо бэрхшээлүүд маш их тохиолддог Монгол бизнес эрхлэгт. Ер нь бол туйлддаг ихэнх үед тийм ээ. Тэгэхээр энэ болгонд одоо бууж өгөхгүй маш олон талт ингээд үйлдвэрлэл дээр ингээд оролцож штэ хөрөнгө оруулагч нар. Бид нар бас өгсөн амлалтууд байна. Ажилчдынхаа өмнө одоо ингээд тууштай зогсох одоо бодлогын шийдвэр гаргаж байгаа энэ удирдлагуудын хувьд ямар ч талаараа мэдээж зориг болно цаахан асуудал шүү дээ. Тэгэхээр энэ дээр яаж альваа сорил бэрхшээлийг одоо даван туулах гэдэг чадвар
маш чухал юм шиг санагдаж байна. Одоо миний хувьд одоо миний хамгийн том профессор бол миний ээж байгаа. Хүнд хэцүү үеүүдийг давж туулсан хүмүүсээс л одоо суух чадвар Монгол улсад одоо ямар нэгэн хөлдөр байгуулахад маш хэрэгтэй болоод л гэж харж штэ. Таны хувьд юу хэлэх вэ? Олон улсад давтагддаг ард түмнүүдийн хилдэг үг байдаг штэ. Чи одоо төлөвлөсөн бол өнөөдөр л хийх гэж. Маргааш хичээж юм битэн хойш нь тавьчаа гэд. Тэгэхээр тэр 90 онд бид нар одоо асар их одоо бужигнаад яаж амьдрах уу гэдэг бүр ингээд хамар дээр тулцсан үйл байлаа штэ тий. Тэгэхэд одоо хүн болгонд би юу хийж амьдрах уу гэдэг асуудал бол айгүй тулдгийн байл. Тэгээ тэр бол одоо хүнийг асар их төлөвлөхөд хүрэж байгаа. Би одоо эндээ л амьдрна. Эндээ л одоо амьдрна хөгжүүлнэ. Эндээ л ажиллана. Тэгэхээр бид нар яаж тэр одоо орлого олох тий өмчтэй болох одоо улстай хэрэгтэй байх тэр бизнесийг хийх хэрэгтэй юм бэ гэдэг тэр асуудал хүн болгонд ирээд юм байл л да. Тэгэхээр тэрийг олсон бол өнөөдөр л эхэл. Тэгээ маргааш хийж байхгүй гэж үг байдаг. Тэгээд бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг бол ерөөсөө улс орны эдийн засгийн аюулгүй байдал шүү дээ. Аж үйлдвэр хөгжүүлэх гэсэн, үйлдвэр барьж босхийг гэсэн энэ хувийн хвшлийнхээ энэ одоо төслүүдийг одоо бүх боломжоор л дэмжих хэрэгтэй байгаа. Тэгэхгүй одоо хувийн хвшлийн гаргасан санал санаачлагыг төр барьж аваад төрийн өмчт компаниуд тэрийг хийх гэдэг ингээд хувийн хвшилтэйгээ өрсөлдөд байдаг юм сонин эсрэг тогтолцоо манад одоо сүүлийн үед үүсэж байна л да. Одоо 30 жилийн дараа анх нэг цементийн үйлдвэрүүд эхэлж баригдлаа. Тэрнээс хойш одоо юу ч хийгдэхгүй ингээд дараагийн үйлдвэрүүд уг нь борооны дараах мөөгшгөл энэ чи анзаарсан засаг төрн дэмжил гараад ирэх хэрэгтэй байдал. Харин баригдсан нэг ганц хоёр үйлдвэр ингээл худлаа үнэн гүтгээл дарамтлал ийм л бодлоготой байхаар ч одоо улс орн яаж хөгжих үү? Миний үе бол ингээд мэдээж нэг хууль эрхцэн ялгууртай хандлагын доор энэ одоо шилжилтийн үеийн эдийн засгийн бодлогод хэрэгжихгүй энэ одоо янз янзын юм алдсан онсон цаг үеийн донд өнгөрч байгаа. Одоо та нарын залуусын үеэр энэ дээр бол зоригтой байх хэрэгтэй. Тий энэ үйлдвэр гэдэг чинь хөгжиж улсаар хөгжинэ. Эдийн засгийн аюулгүй байдлыг Монгол хүн оймсноос эхлээд мал аж ахуйн бүтээгдэхүүнээ босруулахаас эхлээд хүнд үйлдвэрийн цемент төмөр одоо бүх юм хийж чаддаг болохоос эхлээд эн чинь бид нар хийж чаддаг зүйлс. Энийг хийх бүх боломжийнхаа төлөө бид нар тэмцэж тэр боломжоо эргүүлж олж авах хэрэгтэй. Бидний энэ эх орноо хөгжүүлэх гэж энэ мянган залуусуудыг сургах гэж хүн сургах гэж бас их хэцүү. Тэгвэл харин аз болоход манай үйлдвэрийн мянган залуучууд бол маш ухамсартай. Сүүлийн үеийн монгол залуучууд бол яг л адилхан одоо өөдрөг ийм шинэлэг яг л энэ зах зээлийн арчилсан нийгэмд өсөж боловсрож байгаа залуучууд болохоор их тийм хүнлэг нийгмийн үед өсөж байгаа. Цементэд ажиллаж байгаа хүн болгон таасаа бас дурлаа. Яг жинхэнэ монгол хүмүүс гэдэг шиг яг юуг нь илүү ингэж энэ нь одоо маш үнцэнтэй зүйл юм а гэж нандиндаг бай. Одоо Монцементийн бидний өөрөө байдаг эх орныхоо хөгжилд төчилсөн замыг цаашид одоо эдийн засгийн өрсөлдөх чадвартай байна гэдэг бол ерөөсөө л үйлдвэрлэл хөгжих энэ ганц л арга юм байна гэж харсан. Тэгэхээр энэ дээр бид Монплмед группийн нийт хэмжээнд одоо 5 үйлдвэр барьсан ийм хамт олонтой байгаа. Тэр бол одоо бидний үнцэн бахархал юм да. Хичнээн юм газар зүйн геополитикийн хүнд нөхцөл байдаг ч гэсэн бусад улс орнуудтай бид нар юугаар өрсөлдөх гэхээр ерөөсөө оюуны хөгжлөөрөө, үйлдвэрлэлийн хөгжлөөрөө бид нар тэд нартай энэ тэнцүү болж чадна. Бид нар оюун ухаанаараа хийж бүтээх чадвараараа олон улсаас ерөөсөө дутахгүй. Энийгээрээ л бид нар эрх чөлөөгөө хамгаална, эдийн засгийнхаа эрх чөлөөг хамгаална. Энийгээрээ л бид нар харааташ болж болно. Монгол үйлдвэрлэлийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард барилгын салбарт томоохон хувь нэмрийг оруулж, цементийн жишг үйлдвэрийг анхлан бүтээн байгуулсан үндэсний үйлдвэрлэгч Монцемент Билдинг Материалс компанийг танилцууллаа.